Дис тэмдгийн үүрэг. Дис нь ихшгийг хагас шатаар дээшлүүлдэг. До дис. Ре дис. Ми дис буюу фа ихшиг. Фа дис. Соль дис. Ля дис. Бемол тэмдгийн үүрэг. Бемол нь ихшгүүдийг хагас шатаар доошлуулдаг. Си бемол. Ля бемол. Соль бемол. Фа бемол. Ми бемол. Ре бемол. Пикар тэмдгийн үүрэг. Ихшгүүдийн дээшилж доошилсон хуургалыг цуцалдаг тэмдэг бол пикар. Ре бемол, ре пикар. Фа дис, фа пикар. Дис, бемол, пикар гэх эдгээр тэмдгүүдийг хувиргалын тэмдгүүд буюу альтерацийн тэмдэг гинэ.